Нэгэн зууны түүхтэй Монголын сэтгүүл зүйн салбарын шинэ сорилт юу вэ? Ерөнхийлөгчийн санаачилсан улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг засгийн газар дэмжлээ. Иргэн Шарибу ерөнхий сайдтай уулзаж эрх зүйн дэмжлэг хүссэн байна. Тэнгэр телевизийн мэдээллийн хамтрагч CGTN-ээс бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын талаар мэдээлэл ирүүллээ. Оройн төргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 арга мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа ханд олно. Өнөөдөр Монголын үндэсний сэтгүүл зүй үүссэний 113 жилийн ой тохиож байна. Нэгэн зууны мөчлөг дээр Монголын гэлтгүй дэлхийн хэвлэл мэдээллийн салбар түүхэн дэх хамгийн том шилжилттэйгээ нүүр тулаад байна. Төөрөгдүүлсэн мэдээллийн тоо асар хурдцтай нэмэгдээж өнөө худлыг дэнслэхэд улам хүндрэлтэй болсоор байна. Үүний гол шалтгаан нь хиймэл оюун. Энэ технологиг зөв залуурдах хэрэгсэл нь хэвлэл мэдээллийн салбар болоод байна. Үзэгч танд өнгөрөх жоонд интернетэд шууган дэгдэж байсан нэгэн бичлэгийг эхлээд үзүүлье. Игдүүдээ хөөрхөн энэхүү тулааны бичлэгэнд дэлхийн нийтээрээ молигдуулж байсан удаатай. Учир нь энэ жинхэнэ хяналтын камерын бичлэг биш. Хиймэл оюун ашиглаж бүтээсэн бичлэг. 200 жилийн өмнө хиймэл оюуны бичлэг үүсгэх чадвар ийм байсан бол өнөөдөр бодит байдал руу тун ойрхон ирээд байна. AI бичлэг гэх шин төрлийн pop соёл бий болж улс төр нийгмийн агуулгатай сэдвийгч хиймэл оюунаар богино хугацаанд илэрхийлэх болжээ. Технологийн энэхүү төрөлд мэдээллийн урсгалд хэд хэдэн эрсдлийг бий болгож байна. Эхнийх нь олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл. Өнөөдрийн байдлаар Ираны дайн 6 дахь өдрөө үргэлжилж байгаа. Дайны нөхцөл байдлыг хиймэл оюун ашиглан төөрөгдүүлсэн бичлэгүүд сошиал орчинд олноор тархаж байна. Гэхдээ зөвхөн энэ удаад ч биш. Орос Украины дайн, байгалийн гамшигт үзэгдэл, террорист халдлагын үеэр төөрөгдүүлсэн видео бичлэг олноор цацагдах болжээ. Заримыг нь энгийн хэрэглэгчийн үдээрч ялгах боломжгүй бөгөөд худал мэдээлэлд автах эрсдэл тун өндөр. Хоёрдугаарт түүхэн үйл явдал нэр зүтгэлтнүүдийн талаарх контентод хиймэл оюун ашиглахдаа асар болгоомжтой хандах шаардлагатай байна. Хиймэл оюун тухайн цаг үеийн бодит зураглыг яг адилханаар гаргаж чадахгүй бөгөөд түүнтэй ижил төстөөг нь үүсгэх чадвартай. Иймд тухайн түүхийн талаарх мэдлэг багтаа хүнд ташаа ойлголт өгөх магадлал тун өндөр. Мөн агуулгатай хиймэл оюуныг хяналтгүйгээр ашиглах нь монгол хэлний үгийн санг хумих аюул учруулж байна. Цаашид шинэ үгийг хүн бүтээх бус хиймэл оюун үүсгдэг болох зам руу уруудах эрсдэл учирч байна. Хиймэл оюун хэвлэл мэдээллийн салбарт эрслээс гадна давуу талуудыг ч бий болгож байгаа. Өнөөдөр сэтгүүлчид хизээж ухаж үл барам баримтуудаар дарагдж байна. Үүнийг нэг бүрчлэн нягтлахад хиймэл оюун тослно. Механик ажлуудаас ангижирч судалгаанд зарцуулах цаг нэмэгдэж байна. Ингэснээр эрен сурвалжлах сэтгүүлцүүд том ахиц гарна гэж мэрэгжилтнүүд үзэж байгаа. Харин олон улсын томоохон медиа компаниудын хувьд хиймэл оюуныг мэдээний өрөөний дид бүтэц болгоход анхаарч байна. Мөн мэдээлэл бэлтгэх явцыг хиймэл оюунд бүрэн даатгах бус хүний оролцоог чухалчилсан хэвээр байгаа. Сайн айжуугаар сар гихчээр хиймэл оюуны энэ хөгжил сэтгүүл зүйн салбарт дэвшлийг авчирж байгаач үүнээс давсан эрсдлүүдийг бий болгож байна. Хиймэл оюуны хугарлын цэг ойртож буй энэ цагт худал хуурмаг мэдээллийн эрсдэл улам бүр нэмэгдэж хэвлэл мэдээллийн салбар шинэ эрсдэл, шинэ сорилттой нүүр тулж байна. Монгол Улсын иргэн Алтан туяа Малайз улсад онц хэрцгийгээр хөнөөлгөж амиа алдснаас хойш 20 жил өнгөрч байна. Энэ урт хугацаанд Талигачийн аав Шарибу хэргийн үнэн мөнийг тогтоолгохоор Малайзийн засгийн газартай давж заалдаж хэд хэдэн удаагийн шүүх оролт оролцсон байдаг. Бүхэл бүтэн гадны улсын засгийн газартай энгийн нэг иргэн шүүхтэн гэдэг түүнд дааж давшгүй даваа байсныг Шарибуга ярьлаа. Тэрээр өнөөдөр Монгол Улсын засгийн газраас эрх зүйн дэмжлэг хүсэж ерөнхий сайд Зандан Шатартай уулзлаа. Энэ хэрэгтэй холбоотой иргэний нэхэмжлийн давзаалдах шатны шүүх хурал өнгөрсөн 1-р сарын 20-нд болсон. Энэ хурлаар Малайзийн шүүх засгийн газраа буруугүй гэж үзэн улмаар Талигачийн гэр бүлд олгохоор анхан шатны шүүхээс тогтоосон 5 сая рингитийн нөхөн төлбөрийг 1.3 сая рингит болгон бууруулсан байдаг. За Талигачийн аав Шарибуга давзаалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрлгүй. За улмаар Малайзийн дээд шүүхэд хандах гэж байна. За гэхдээ иргэний хувьар ганцаараа тэмцэхэд хууль эрх зүй болон олон улсын түвшний асуудлууд тулгарч байгаа учраас за арга буюу Монгол Улсын засгийн газраас дэмжлэг хүслээ. Миний эсрэг Малайзийн засгийн газар өргөдлөг гаргаж явсан. Надтай давзаалдсан. Тэгэхээр нэг иргэн хүнтэй бүхэл бүтэн улсын хууль шүүхийн байгууллага тентгийн төр оролцоно гэдэг бол надад даа давшгүй
Тэнэг байж байгаа нэг эмэгтэй одоо өмгөөлөгч. Тэгээд манай одоо баярыг мэдэн шүү дээ тийм. Тэгээд бид гур бол одоо ингээд 20 жил зүтгэсэн явсан. Тэгээ одоо энэ удаад бол би аргагүй ирэхэнд холбооны шүүх, дээд шүүхт нь давуу заалцсан. Одоо миний ганц боломж энэ л байсан. Тэгээ холбооны шүүхэд би иргэн хүн давуу заалдахаар Монголын засгийн газар хамтдаа бас иргэнийхээ төлөө асуудал тавих ийм эрхэн нэгдэж байгаа. Юу гэж хийдэг вэхээр ердөө л хамгийн гол нь ажлын хэсэг байгуулахаар боллоо. Засгийн газраас. Тэгээ олон чухал одоо улсуудыг оролцуулаад тэгээд энэ ажлын хэсэг нь одоо Австралитай, Малайзтай тий яаж ажиллах вэ? Ямар гаргалгаа байна? Юуг одоо яаж шийдэх вэ гэдгээ шийдээгээ тэгээд ажлын хэсгийн одоо асуудлыг хариуцахаар арднаас дарагтай зөвлөгтэй уулзаад тэгээд бид нэр тэрнийхээ одоо юмыг хөөцөлтөх хийх. Ийм л боллоо. Удаан үргэлжилж байгаа энэ хэргийг мухарлаж хэргийн үнэн мөнийг тогтоолгоход Монгол Улсын засгийн газар дэмжлэг үзүүлж ажлын хэсэг байгуулахар боллоо. За энэ ажлын хэсэгт хүний эрхийн байгууллагын төлөөлөл хуульч зэрэг хүмүүс багтах юм байна. За ингэснээр энэ хэрэг үнэн зөвөр шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаагаа Шари Бугай ярьж байлаа. Ерөнхийлөгч хөрөлцөх улсын их хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачилсан. Энэ хуулийн төслийг хуульч, судлаач, хууль тогтоогчид өөр өөрсдийн өнцгөөс харж тайлбарлаж дэмжихгүйгээр хуваагдчихад байна. Хараахан улсын их хурлд өргөн мэдүүлээгүй байгаа энэ хуулийн төслийг засгийн газраас санал авахар хургуулээд байсан. Тэгвэл парламентын дархлаа, цаашилбал ардчлалын дархлаанд нөлөөлж магадгүй гэх энэ хуулийн төслийг засгийн газар дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Улс төрийн нөхцөл байдал хурцдмал, за эрх хөрөгч намын хуваагдал үргэлжилсээр байгаа энэ үед төрийн тэргүүн нийгмийн захиалга нэрийн дор улс их хурлын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг санаачилсан нь олон нийтийг талцуулж байна. За Монгол Ардын намынхан тэр дундаа засгийн газрын гишүүд энэ хуулийн төслийг дэмжихээ хэвлэлийнхэнд нээлттэй хэлсэн. За энэ дэж засгийн газраас энэ хуулийн төсөл дээр санал авахд зандан шатрын танхимынхан бүхэлдээ дэмжсэн байна. Зарим хүмүүсийн болгоомжилж байгаа шиг парламентын дархлаанд халтсан зүйл байхгүй гэж засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бэмц өгтөрлөө. Их хурлын гишүүн хэлсэн үгэнд хариуцлага хүлээдэг гэдэг утгаараа их хурлын гишүүнтэй нэгэнт тангараг өргөөд сонгогсны дараа хизээш эргүүлэн татагддгүй гэдэг байдлаар тийм хариуцлагагүй, хэнэггүй, ёс зүйгүй хандаж болохгүй. Ажлаа тасалдаг, хуралдаа суудаггүй, эсвэл одоо ёс зүйг авиралдаг, ажилтдаг, сонгогч иргэдэг хүндэлдэггүй ийм байж болохгүй. Тийм болохоор бол улсын хурлын тухай хуулинд байгаа заалтыг илүү хүч оруулж байгаа, илүү одтой хэрэгжих боломжийг бий болгож байгаа гэж үзэж байгаа. Бусдаар бол парламентын дархлаараа халдчихыг би харахгүй байна. Харин улсын их хурлд суудалтай зарим намын зүгээс ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжих боломжгүй гэдгээ цахим хуудасаараа дамжуулан зарлаад байна. Тодорхойлбол ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл нь улс төрийн зөрчил тэмцлийг улам өдөөж, эв нэгдэл суурилсан ардчилсан парламентэд төрийг сулруулах аюултай гэж үндэсний эвсэл үзэж байна. Ялангуяа ёс зүйн алдаагийн тодорхой бус харьцангуй ойлголтоор гишүүнийг эргүүлэн татах гэж байгаа нь намын удирдлагууд гишүүдэд улс төрийн дарамт үзүүлэх шинэ хэрэгсэл гэж хардаж байгаа талаараа бичжээ. Харин энэ тухай хуульч мөрөгжилтэй гишүүд дараах байр суурийг илэрхийллээ. Хууль болгонд ёс зүй бол шингэсэн байна. Харин ёс зүйг өөрөө их өргөн ойлголт болохоор ёс зүйн хэмжээ болгоныг хуульчлна гэж бол байхгүй. Жишээл одоо манай бодлогын бичиг баримтууд дээр парламентын засаглал бол Монгол улсын үндэсний аюулгүй байдлын баталгаа гэж заасан байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийгээ бас харах хэрэгтэй. Хэрвээ парламентын олонхороо парламентын гишүүнийг эгүүлэн татдаг байвал энэ эрх баригч аль ч нам хамаагүй эрх баригч усан тохиолдолд мөнхийн сүр хүчнийхээ дуурдаг өөрсдийнх нь эсрэг шүүмжилдэг хүнийг эгүүлэн татна. Тэгэхээр энэ бол маш болгоомжтой хандах хэрэгтэй зүйл. Олонхон татдаг болох. Сонгогчдод эгүүлэн татна гэдэг асуудал дээр бас дахиад ярихад энэ өөрөө сонгуулийн процесс болно. Алдашгүй дархан эрх нэрийн доор гишүүд 4 жилийн турш дураараа дүргэж дунд чөмгөөрөж иргэх тохиолдол Монголын парламентод байдгүй гэвэл байдаг. За гэхдээ гишүүдэд хариуцлага тооцож эргүүлэн татах субъект нь аль нэг нам, намын дарга юм уу, үндсэн хуулийн цэцгийн хитгэн гишүүн биш гэдгийг хэлж байлаа. За энэ сонгогчдын саналаар эргүүлэн татах хувилбар нь зарчмын хувьд зөв хэдийч за өдөр бүр сонгуул гэдэг төлөв рүү шилжиж парламентын тогтворгүй байдал үүсэх эрсдэл бий гэдгийг хэлж байлаа. За энд ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл парламентын босго давах үед гишүүд нухацтай хандаж тал талаас нь нарийн судалж өргөн хэмжээнд хэлэлцүүлэг хөрнүүлэх нь зөв гэдгийг хэлж байсан юм а.
Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Учрал тэргүүтээ улсын их хурл засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүн Дархан аймгийн Дархан хотод ажиллаж байна. Тэрээр Дархан хотын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр эрх чөлөөний 4 зам 4 чөлөөлөлтийн бодлогоо танилцуулж орон нутгийн иргэдэд тулгамдж байгаа асуудлаар нээлттэй санал солилцлоо. Эдийн засгийн өсөлт макро түвшинд ахисан харагдавч микро нэгжид буюу айл өрхийн хэмжээнд мэдрэгдэхгүй байгааг улсын их хурлын дараа хэллээ. За тухайлбал уул уурхайн салбарын өсөлтийн нөлөөгөөр манай улсын төсвийн орлого сүүлийн 5 жилд 3 дахин нэмэгдэжээ. Энэ хугацаанд төсвийн тэнцвэржүүлсэн орлогч мөн өсөж 2025 оны байдлаар 30.1 их төгрөгт хүрсэн байна. Ингээд эрх чөлөөний 4 зам 4 чөлөөлөлт бодлогоо танилцууллаа. Тэгээ нэгдэх зам бол эдийн засгийн чөлөөлт. Хүн суртал хууль журмын чөдөр тушаанаас хувийн хөвшил иргэдэд чөлөөлнө энэ хүрээнд. Хоёр дахь зам бол эрх зүйн чөлөөлт. Хуулийн хулгай хийдэл давхурдал зөрчлөөс иргэнэ чөлөөл. Гурав дахь зам бол ногоон хөгжлийн чөлөөлт. Дөрөв дахь чөлөөлт бол авилгын эсрэг чөлөөлт. Монгол хүн Монгол айл өрх бүрийг тонн дээрэмдсэн авилгаас ард түмнээ арчсан төрөө чөлөөлнө л гэж зорж байна. Үеийн бүс үүн дотроо Дархан, Сэлэн, Төв аймаг өөрөө Монгол улсын эдийн засгад их томоохон үүрэг гүйцэтгэж байгаа. Нэгдүгээр газар тариалангийн гол үйлдвэрлэл, гол сүүний үйлдвэрлэл, за ингээд хүнсний нарийн ногооны гол үйлдвэрлэл энэ бүс нутагт явагдаж байна. Томоохон бүтээн байгуулалтын ажлуудын бас явцыг шалгаж үзэж, бодлого эрх зүйн орчинд одоо дэмжээ үзүүлэх чиглэлээр бас мэдээлэл авах чиглэлээр ажиллалаа. Энэ бүс нутгийн хөгжлийг хангах асуудал бол энэ улс орны өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг тогтвортой хангах, улмаар экспортын одоо баримжаатай боловсруулах салбарыг хөгжүүлэх, саяхан улсын их хурлаас батлан гаргасан одоо Евразийн худалдааны төр гэрээг амлиулах одоо хамгийн гол бүс нутаг гэж ингэж Нүүрсний экспортын хэмжээ 10 сая тонноор буурахад улсын төсвийн орлого 730 тэрбум төгрөгөөр багасж байгаа. Эндээс харахад манай улсын эдийн засаг уул уурхайн түүхийн эдийн үнээс хэд хамааралтай байгааг тодтогч байлаа. За уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хууль тогтоомжуудаас улбаалж сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт 50 хүртэл хувиар буурсан байна. За тиймээс хаврын чуулганаар хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчны шинжилгээг эхлүүлнэ гэдгийг хэлж байсан юм. Харин иргэдийн зүгээс дараах саналыг дэвшүүллээ. За мэдээж иргэд өөрсдийнхөө боломж нөөцөд тулгуурлан бизнесээ эрхлэе, амжиргаагаа сайжруулъя гэсэн энэ бүхэнд олон бичиг заасны ажлууд үргэлж дараа болж ирсэн. Энийг багасгах нь гэдэг бол маш том амжилт бөгөөд иргэдэж гэсэн маш хэрэгтэй зүйл юм аа. Залуу хүний хувьд миний хувьд гэхэд одоо ер нь миний үеийн залуучууд байрны асуудал айгүй хүнд байдаг. За ипотекийн зээлэг бол ерөнхийдөө Улаанбаатараа төвлөрлөгтэй учраас тийшээгээ санхүүжилт илүү их татагддаг байсан боловол одоо энэ одоо бодлогын хүрээнд бол одоо засгийн газрын бодлогын хүрээнд ипотекийг орон нутаглуу 50% шилжүүлнэ гэдэг бол энэ үнэхээр залуучууд маш том тийм болж байгаа. Түүнчлэн зөвшөөрлийн тухай хууль оруулсан нэмэлт өөрчлөлтийн үр дүнд бизнесийн үйл ажиллагаа явуулахад төрийн байгууллагаас шаарддаг бичиг баримтыг цөөлж хувийн хвшлийнхнийг хүн сурталаас чөлөөлөхөө мэдгдсэн. За энэ хүрээнд зөвшөөрөл хүсэх олгох процессыг хэлбэршүүлж тусгай болон энгийн зөвшөөрлийн хугацааг нь сунгахнаас гадна эрсдлийн түвшин багтай нэг удаагийн шинжтэй зарим төрлийн үйл ажиллагааг мэдгэлээр эрхлэх зохицуулалтыг тусгасан талаар хэлж байна. Улсын их хурл дарга хийж хэрэгжүүлж байгаа ажлаа орон нутгуудад энхүү танилцуулж байна. Энэ хооронд 14 дахь удаагийн бүгд найрамдагчдад ард улсын ардын төлөөлөгчдийн их хурлын 4-р чуулган, мөн ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн 4-р чуулган болж байна. Тэнгэр телевизийн мэдээллийн хамтрагч CGTN-ээс дараах мэдээллийг ирүүллээ. Хятад улс энэ оны эдийн засгийн өсөлтийн зорилтоо 4.5-аас 5% гэж тогтоож, эдийн засгийн доктортой байдал болон чанартай хөгжлийг үндэсний бодлогынхон гол төвд тавьж байна. Энэхүү зорилтыг Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чиан, Бээжин хотноо болсон үндэсний ардын их хурлын нээлтийн хуралдаанд засгийн газрын ажлын тайланг танилцуулах үеэр зарлалаа. Тайланд макро эдийн засгийн бодлогыг илүү идэвхтэй хэрэгжүүлэх, дотоодын эрэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг докторжуулах, зах зээлийн итгэлийг бэхжүүлэх арга хэмжээг тусгажээ. Энэ жилийн хөгжлийн үндсэн зорилтуудыг танилцуулъя. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 4.5-аас 5% хүргэх, хэрэгжилтээр анхаарч
бодит үр дүнд хүрэхийг зорих. Хот суурин газрын ажилгүйдлийн төвшинг ойролцоогоор 5.5% барьж 12 саяас дээш шинэ ажлын байр бий болгох. Эдийн засгийн өсөлттэй холбоотой зорилтоос гадна тайланд технологийн инновацийг эрчимжүүлэх, үйлдвэрлэлийн шинжилгээг түргэтгэхэд онцгой анхаарал хандуулсан байна. Үүнд шинэ чанарын бүтээмжит хүчнийг хөгжүүлэхийг зорж, дэвшилтэд үйлдвэрлэлд тулгуурсан орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог бий болгох, шинжлэх ухаан технологийн салбарт өндөр түвшний бие даасан чадварыг хурдтай нэмэгдүүлэх бодит арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Бид аж үйлдвэрийн инновацийн төслүүдийг эхлүүлж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг шинэ технологийн зах зээлд нэвтэрч, хэрэглээнд оруулахад манлайлан оролцохыг дэмжинэ. Мөн нэгдсэн хэлхээ, нисэх болон сансар судлал, био онгоох, нам өндрийн нисхийн салбар зэрэг шинээр гарч ирж буй стратегийн салбаруудыг хөгжүүлж, эдийн засгийн шин тулгуур салбар болгон бэхжүүлэх зорилт тавьсан. Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж, нийлүүлэлтийн сүлжээ хурдтай өөрчлөгдөж байгаа энэ үед Хятад улс өндөр стандарт бүхий нээлттэй бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд дахин нотоллоо. Ерөнхий сайд Ли Чан институтийн нээлттэй бодлогыг өргөжүүлэх, гадаад худалдааг тогтвортой байлгах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг онцолсон байна. Энэ нь Хятадын глобалчлалд хандах бодлого доктортой хэвээр байгааг илтгэхийн зэрэгцээ, хөгжлийн доктортой байдал, аюулгүй байдлыг чухалчлахыг харуулж байна. Бид зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлж, ялангуяа үйлчилгээний салбарт илүү олон чиглэлийг нээх, үйлчилгээний хил дамнсан худалдаанд тавигддаг хязгаарлалтын жагсаалтыг богиносгоно. Мөн бүс нутгийн болон хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын илүү олон хэлэлцээрийг эцэслэн байгуулах ажлыг урагшлуулах, чөлөөт худалдааны бүсүүдийн бүтэц, хэмжээг сайжруулж, инновацид суурилсан хөгжлийг дэмжих, хайнааны чөлөөт худалдааны боомтыг хөгжүүлэхэд бодит алхмууд авна. Үүний зэрэгцээ гадаад худалдааны нийт хэмжээг тогтвортой байлгаж, бүтцийг нь улам боловсронгуй болгох зорилт тавьсан. Өнөөдөр танилцуулсан тоон үзүүлэлт бодлогын чиглэлүүд одоо хуралдааны дараагийн шатны хилцүүлэгт шилжиж байна. Ирэх өдрүүдэд хууль тогтоогчид тайланг нарийжлан хэрэгцэх ба энд тодорхойлсон тэргүүлэх зорилтууд нь Хятадын 2026 оны эдийн засгийн бодлогын чиглэлийг тодорхойлохын зэрэгцээ 2026-аас 2030 оны дараагийн 5 жилийн төлөвлөгөөний суурийг тавих юм а. Мөн Хятад улс гадаад орчны төвөгтэй нөхцөлд хэрхэн хөгжлийн бодлогоо авч явахыг илтгэх чухал дохио болж байна. 2022 онд манай телевизийн хамт олон өвлийн олимпийн наадмын үеэр цанийн спортод элэгтэй нэгэн гэр бүлийг онцолж байсан. Тэд хүүгээ Милан Кортино 2026 олимпийн наадамд оролцуулах зорилготой байгаа бэлтгэж байгаа тухайга ярьж байсан юм. Тэгвэл энэ жил гэр бүлийнхэн зорилгоо биелүүлж Ариун Бат хүүгээ өвлийн олимпиад амжилттай оролцуулаад эх орондоо эргэж иржээ. Ариун Батын тухайд 2022 оны үеэр олон улсын тэмцээний уур амьсгалыг дөнгөжил мэдэрч эхлэв. Тухайн үед түүнийг олон улсын тэмцээнүүдэд амжилттай өрсөлдөж, ердөө 4 жилийн дараа өвлийн олимпийн наадмын уулын цанын төрөлд оролцох анхны монгол тамирчин болно гэж гагцхүү ээж нь итгэж байсан. Эхийн хүсэл биелэлээ олж Ариун Бат Милан Кортино 2026 олимпийн наадмын уралдааны замыг амжилттай туулснаар өвлийн олимпиад оролцсон анхны монгол тамирчнаар түүхэнд нэрээ дарахлаад байна. Ер нь цаашдын зорилго манай хүүхдүүдийн зорилго мөрөөдлүүд их. Ер нь одоо 2026 оны олимпиад оролцох зорилготой гэдэг бүгдээрээ л бэлтгэдэг хангаад байгаа. Ер нь олон жилийн хөдөлмөрлөлтөө бид нар тэрийг биелүүлэхэд л явж байгаа. Би тэр үед болохоор яг ер нь бол анх дөнгөж онооны тэмцээнд гадагшаа явж үзсэн. Тэгээд дөнгөж эхэлжсэн гэх юм уу яг мэрэгжлийн төвшөнд. Тэгээд тэрнээс хойшоо ер нь 2 жил 3 жил бэлтгэхэд бол нэлээд дөхөв оноо авч ирсэн. Гэхдээ яг хараахан оноо авч чадаагүй байсан. Тэгээд өмнө жил 2025 оны 11 сард л анх оноогоо баталгааж ирсэн. Тэгээд ээж маань тэрийг бичлэгийг дахиад гаргаж ирээ. Тэрийг яг мартсан байсан бэлээ. Тэгээ яг дахиад үзсэн чинь үнэхээр л яг манай хүүхдүүд олимпиад зорж бэлтэж байгаа гэдэг тэр нь билээ болоод олимпийн эрхийг аваад 30 онд орсон байгаа. 4 жилийн хугацаанд одоо хийж байсан бэлтгэл сургуульд тэгээ тэмцээн уралдааны маань одоо үр дүн маань яг бүтэн гарсанд л маш их баяртай байсан да. Тэгээ хоёр дахь гараагаад басгаад орж ирэх хүмүүчид тэгэл хамгийн сэтгэл санаа амраал тэгэл ээжтэй хамгийн түрүүнд төчсөн сүлээ тэр хүмүүс хамгийн баярсан. Олимпиад хүмүүс маань илхээ авч оролцоод сайхан байлаа. Бид нар бас эхний гэр бүлтэйгээ хамт авч сэтгэл санааны дэм болж хүүхдээ бас очиж үзлээ. Хүүхдээ байлаашиллаа. Бид нар бас олон жил хөдөлмөрлөсний үр дүнд энэ тэмцээнд оролцож байгаадаа бас маш сэтгэл өндөр байсан. Одоо хойш ч гэсэн бас ингээд поинт таахуулаад ингээд ордгийн байна гэсэн хойшны тамирчтай бас үлгэрэл дуурал болгож ингэж харуулж явсан даа сайхан байна.
ямар байдалтай байж ямар техникээр яаж уралдаж олимпийн эрхийг авах ёстой вэ гэдгийг судалж ирсэн л да. Тэгээд судалгааны үндсэн дээр бид нар хүүхдүүд одоо ганцхан манай гэр бүлч гэсэн манай саны хичээлж байгаа хүүхдүүд маань бүгдээрээ л хичээж ажилласан яг энэ дээр бол тэрс ганцхан бид нар өөрсдөө хүүхдүүдийг оруулна гээгөө бүх одоо Монголын тамирчин аль нэг нь л орох ёстой гэсэн зорилго тавьж бид нар хичээлсэн л та. Олимпиад эрх авч оролцоно гэдэг хэн бүхний зорь зүтгээ сансныхаа зоргоор хүрчих амархан үйл хэрэг биш үлээ. Ариун Батал гэхэд өвлийн Олимпийн наадамд оролцохын тулд 2022-оос 2026 оны хооронд олон улсын чансан өндөр 65 тэмцээнд уралдсан байна. Улмаар Милан Кортинагийн Олимпиор 2 гараанд хурцорогтоо эхний гараанд 96 тамирчнаас 45 дугаар байрт, 2 дахь гараа 38 дугаар байрт ирэмблэгдэж, хоёуланд нь амжилттай барайсан юм. Ариун Батыг өндөр түвшний тамирчин болж бэлтгэгдэхэд гэр бүлийнхэн нөлөө их бий. Тодруулбал Алтан цулын гэр бүлийнхэн уулын цаны спортоор 20 жил тууштай хичээлж байна. Тэд энэхүү уйггүй хичээл зүтгэлийнхээ үр шимийг эхнээсээ хүртэж, Ариун Бат хүүгээ өвлийн Олимпийн наадамд оролцуулаад ийхүү сэтгэл дүүрэн иржээ. Манай улсын жил өвлийн Олимпийн наадмын уулын цанын төрөлд анх удаага тамирчин оролцуулсан. Тэгвэл өмнөх сард Бүгд найрамдах Солонгос улсад явагдсан олон улсын дасгалжуулагч нарын сорилт шалгалтыг амжилттай давсан Монголын 6 боловсон хүчин дэлхийн альж цанын баазад дасгалжуулагч шүүгчээр ажиллах бүрэн эрхтэй боллоо. Эдгээр анхдагчдын нэг дүүрэн жаргалд 2018 оны өвлийн Олимпийн наадмыг хүлээн авсан Пхёнчханы цанын баазаас ажлын санал ирүүлсэн ч түүний хувьд эх орондоо цанын спортыг хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэгчийн хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Дүүрэн жаргал 2009 онд Sky Resort компанид ажилд орсноор анхлан уулын цанын тамирчин дасгалжуулагч болжээ. Түүнээс хойш цөөнгүй хүүхэд залуучуудыг бэлтгэж дотоодын тэмцээнүүдэд амжилттай оролцуулаад байгаа юм. Альпийн цаны улсын 3 удаагийн авраг тэрээр өмнөх сард Солонгос улсыг зорихтоо олон улсын дасгалжуулагч шүүгчийн шалгалтыг амжилттай давснаас гадна 8 орны 180 тамирчинтай олон улсын тэмцээнд өрсөлдөж 8 дугаар байрт шалгараад иржээ. Дүүрэн жаргал олон улсын зэрэгэлтэй болсноос хойш анхны тэмцээнээ шүүж байгаа нь Альпийн цаны улсын авраг байж таарсан юм. 2009 онд Sky Resort компанид анх ажилд ороод уулын цанаар гулгаж эхэлсэн. Одоо Монголдо болдог тэмцээнүүд хүүхдүүд бэлдэж оруулдаг. Тийм байжгаад өөрийнхөө яг мэргэжлийн дагуу дасгалжуулагчийнхаа одоо энэ олон улсын сургалт семинарт яваад олон улсынхаа эрхийг авсан. Сертификат нь болохоор одоо дэлхийн альж цааны баазад очиод дасгалжуулагч хийх, шүүгч хийх хэрэгтэй гэсэн үг. Солонгосын тэр Пхёнчхан Олимп болсон 18 онд болсон Пхёнчханы цааны баазаас энд манайд үлдэж ажиллах уу гэсэн тийм санал тавьж ирсэн. Би яг нэг Монголдо ирж нэг уулын цааныг нэг яахын төлөө ажиллахгүй гэдгийг саналаар тавьж ирсэн. Sky Resort цанын баазад 3 дугаар сарын 6-7-ны өдрүүдээр Альпийн цаны улсын авраг шалгаруулах тэмцээн 5 насны ангиллаар явагдаж байна. 2030 оны Олимпийн наадмыг угтсан уг тэмцээнд 7 багийн 60 тамирчин оролцож байгаа юм. Энэхүү тэмцээнд Милан Кортина 2026 өвлийн Олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож, уралдааны замаа амжилттай туулаад ирсэн Ариун Бат хүч сорж байна. Монголын цаны холбооноос ирэх Олимпийн наадамд эрх авч оролцох тамирчдын тоог нэмэгдүүлэх, мөн тамирчдын оролцох төрлийг ч гэсэн олшруулах төлөвлөгөөг барин ажиллаж байна гэлээ. Милан Кортина өвлийн Олимпиад одоо Монголын анхны уулын цанын төрлөөр одоо оролцсон маань одоо түүхэн амжилт байлаа. Энд оролцсон одоо манай тамирчин Алтан цулын Ариун Бат маань одоо сая гараанд гарч бас үзэгчд бас сайхан уугаалж үзлээ. Дараагийн Олимпиад бол бидний хувьд бол бас квотыг бас нэмж дахиад өөр төрөл уулын кросс төрлөөр бас хүчсэрж үзье. Олимпийн эрхийг бас авах гэж зорино гэж бодож байгаа. Дараагийнхангаа бас дэмжээрэй гэж бас та бүхэнд бас хүсэж байна. Олимпиас медаль энэ удахгүй авах энэ жил ч бас горилго байгаа. Монголын 3 тамирчин хэдхэн хоногийн дараа эхлэх Милан Кортина 2026 өвлийн Параолимпийн наадамд оролцохоор зэхэж байна. Манай улсаас пара гүйлтийн цанын төрөлд Гамболд дашторч нар оролцож тус бүр 3 зайд хурд сорно. Харин пара уулын цанын төрөлд өрсөлдөх цэрэн понцгийн тухайд 2 зайд уралдах юм.
телевизтэй хамтагаад баярлалаа үзэгчдээ 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Манай улсад жил бүр хавдрын тохиолдол нэмэгдэхийн зэрэгцээ ховор өвчлөлийн тооч дээшилсээр байна. 10,000 хүн тутамд нэг тохиох өвчлөл ганцхан жилийн дотор 2 дахин нэмэгдэжээ. Ийм төрлийн өвчний шалтгаан нь удамшлын гарлаас эхлэлтэй байдаг гэлээ. Дэлхийн нийт хүн амын 4 орчим хувь нь 10,000 хүн тутамд нэг тохиох ховор өвчнөөр онцлогдсон байдаг. Хамгийн харамсалтай нь тэдний 80% нь хүүхдүүд. Харин манай улсад энэ төрлийн ховор өвчин 2024 онд 49 бүртгэгдэж байсан бол 2025 онд 110 болж нэмэгдэжээ. Гэвч дэлхийд дахина ховор өвчнөөр онцлогдсон хүмүүсийн 5% нь л бүрэн эмчлэгддэг гэх сэтгэл эмзэглүүлэм судалгаа байдаг байна. За энэ удаагийн эмнэлзийн ховор тохиолдлын 6 дугаар чуулган маань өмнөх жилүүдтэй харьцуулахад тохиолдлын тоо, ирсэн илтгэлийн тоо бол нэлээдгүй нэмэгдсэн байна. 110 тохиолдол ирснээс 61 нь нисцлийн тохиолдол, за 49 нь дотрын эмнэлзийн тохиолдлууд бол ирсэн байна. Тэгээд ер нь бол оролцож байгаа эмчнэрийн хувьд багийн хувьд бол эмчнэрийн насны хувьд бас илүү залуучсан харагдаж байна. Тухайлбал манай улсад өнгөрсөн онд дөнгөж төрсэн ихэр нэраад 100,000-д нэг тохиох зүрхний хэм алдагдах өвчний тохиолдол 3 удаа бүртгэгдэжээ. Нэраа хүүхдийн зүрх минутанд 120-оос 150 удаа цохилдог. Гэтэл энэ ховор өвчний тохиолдол нь ихэр хүүхдийн зүрх нэгэн зэрэг 300-аас дээш цохилох ховор төрлийн өвчин юм а. Өвчний үүсэх шалтгаан нь ураг эхийн хөвлөд байх үед хормосомын бүтэц өөрчлөгдснөөс болж үүсдэг удамшлын гаралтай өвчлөл гэлээ. За сүүлийн жилүүдэд яг ингээд практикт ажиллаж байгаа эмчийн хувьд харахад энэ ховор тохиолдлууд маань арай бага төрөлхтөнд илүү олон тохиолдолд байгаа нь анхаарал татж байгаа. Төрөлхийн зүрхний хэм алдагдал бол гүйцэд төрсөн нэраа хүүхдэд өөрөө 1000 хүүхдэд нэг тохиолдож болдог. Дутуу нэраа хүүхдэд бол 10,000 хүүхдэд нэг тохиолдож болдог. Яг ихэр тохиолдолд бол 100,000 хүүхдэд нэг тохиолддог байгаа. За тэгэхээр өнгөрсөн жилийн хувьд бол манай өргөн амарч газрын хувьд бол 6,000 орчим нэраа мэндэлсэн байгаа. Энэ 6,000 орчим нэраад бол 3 тохиолдсон гэхээр бас хэрцэн өндөр харагдаж байгаа. Дэлхийд даяар 300 сая гаруй хүн 7,000 гаруй ховор өвчнөөр онцлогдсон гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг байна. Тэдний дийлэнх нь удамшлын гаралтай. 10 гаруй хувь нь химийн бодис халтураас үүссэн байдаг байна. 90% нь бүрэн эмчлэгдэх боломжгүй гэж үздэгч сүүлийн жилүүдэд эмчлэх боломж болон өвчний судалгааг дэлхийд дахинаа эрчимтэй хийж байгаа гэлээ. Өнөөдрийн байдлаар элэг бөөр шилжүүлэх шаардлагатай донор хүлээх жагсаалтад 1000 гаруй хүн байна. Эдгээр хүмүүсийг амьдруулахын тулд ах トゥ хамаатан садан гээд ойр дотных нь хүмүүс нь байдаг чадлаараа хичээж байна. Нэг талдаа Монголд эргэтэн шилжүүлэн суулгах нийс заслууд амжилттай хийгдэж байгаа ч энэ хүртэл иргэд олон замыг туулдаг. Улсын эмнэлгийн санхүүжилт томигдсон энэ үед бүхэл үнэтэй шинжилгээг хувийн эмнэлгүүдэд өндөр төлбөртэйгээр хийлгэж байгаа талаараа ярьлаа. Тухайлбал иргэнэ элэгний донор хайгаад 2 жилийн үрийг үзэж байна. Тэрээр элэг солиулах шаардлагатай гих онш сонссноос хойш өчнөө сая төгрөгийг зарцуулжээ. Нэг донорын бүрдүүлэх шинжилгээ дор хаяж 5 сая төгрөг. Хүний эдис эргэтэнг нарийн таарж байгаа эсхийг шалгадаг учраас 50-60 шинжилгээ өгдөгөө. Нэг шинжилгээ бүрийг хувийн эмнэлгүүдээр явж өгсөн гэлээ. Угтаа бол улсын эмнэлэгт даатгалаар эдгээр шинжилгээг өгөх боломжтой ч өчнөө өдрийн хүлээгдэлд ордог. Амь насан минут секундээр хэмжигдэж байгаа хүмүүс цаг хугацаатай уралдаж хувийн эмнэлэг бараадахаас өөр аргагүй байгаа талаар ярьлаа. 2 дахь өдөр болгон ч юм уу уралддаг гэж байгаа байхгүй. Тэнгуү зэрэг тэр хуралд амжихын тулд маш хурдан өгөхийн тулд хувийн эмнэлгүүдээр явж байгаа. Одоогийн байдлаар нэг 4 сая 500 мянга болсон байгаа юм уу? Нийт шинжилгээнүүд нийлээд. Тэгтээ тэр чинь улсын эмнэлэг ороод дахиад боломжоор улсын эмнэлэгт өгөөд тэр байхгүй. Дээрээс нь шинжилгээний лабораториуд нь энэ эмнэлэгт энэ юм сайн, тэр эмнэлэгт тэр юм сайн гэд ингээд бараг нийтдээ бараг 10 хэдийн эмнэлгээр явж байгаа байхгүй. Нэг газар боломж билүү ерөөсөө байхгүй. Эргэтэн шилжүүлэн суулгах шаардлагатай болсон өвчнүүдэд бүх шинжилгээ үйлчилгээг нэг доороос авдаг бол амар. Даанч төсөв мөнгөний асуудлаас болоод тухайн эмчилгээ үйлчилгээг нэг доор төвлөрүүлэх боломжгүй байдаг гэдгийг эмч нарын төлөөлөл илэрхийллээ. Үүнээс гадна амьгуу донор олдгоо болсон нь шинжилгээ эмчилгээний очор дарааллыг улам нэмэгдүүлж байна гэлээ. Бид нэр жилд Монгол улс даяараа нэг 5-аас 10 хүнд амьгуу донороос элэг шилжүүлэн суулгадаг байсан. Энэ чинь тэгэл зөвхөн нэг хүний элэг биш, 2 хүний бөөр гэх мэтчлэнгээр шөрмөс судас яс тэргээл зөндөө олон эд эрхтэн авч өөр хүмүүст буян болох боломж бүрддэг юм байна. Тэгэхээр одоо энэ амьгуу донор гэдэг зүйлийг хүмүүс татгалздаг болсноос хойш
тэр хүмүүст бас тусламжуулж чадахгүй байгааг шинж. Монгол улсад бол 3 дугаар шатлалын эмнэлгүүд аль болох олон мундаг шинжилгээнүүдээ хийх ёстой. Гэтэл одоо манай улсын эдийн засгийн байдал одоо эмнэлгийн тогтолцооны байдлаас хамаарат ингэж тарааж явж байгаа. Амьд донор нэг хүний амь насыг авардаг бол амьгүй донор 8 эрдэнэт хүний амь насыг авардаг. Гэтэл зарим төөрөгдүүлсэн мэдээлэлээс болж сүүлийн 2 жилийн хугацаанд нэг ч амьгүй донор байхаа болжээ. Хүлээгч хасаалтанд бол 1000 гаруй иргэд маань байдаг. Харамсалтайгаар бол энэ сүүлийн 2 жилийн хугацаанд бол 20-30 гаруй иргэд энэ харамсалтайгаар мөнх хүсээг үзүүлж байгаа тохиолдлууд байна. Тэгэхээр манай иргэд олон нийт маань бол зөв ойлголт нэмэгдүүлээд бусдад ингээд энэ ойлголтоо тарааснараа тэр элгэний дутагдaltaй, элгэний хавдартай одоо биеийн бүтэн одоо ногоорын болцсон ч гэдэг юм уу. Эсвэл бөөрийн дутагдaltaй 7 хоногт 2-3 удаа нэг удаа хамгийн багадаа 4 цагийн энэ диализын эмчилгээнд орж байгаа энэ хүмүүст маань бол том амьдрал бэлэглэх энэ хонглын үзүүртэнд гэрэл асаах ийм том боломж байдгийн шүүл гэдгийг зөвөр ойлгоорой л гэж хэлье да. Манай улсын эмчнэр 1996 оноос хойш 1000 гаруй хүнд эргэтэн шилжүүлэн суулгах мэт заслыг амжилттай хийжээ. Эдгээрийн 90 орчим хувь нь гэр бүл төрөл төрөсөд хамаатан садныхаа тусламжтай эргэтэн суулгуулж байсан бол үлдсэн 10% нь амьгүй донор буюу тархины өвөлтэй донорын тусламжтай эрүүл болжээ. Өөрөөр хэлбэл 35 тархины өвөлтэй донороос 72 хүний амь аварсан байна. Энэ эмчилгээг улсдаа хийснээр гадагш гарах 45 тэрбум төгрөгийг эх орондоо үлдээсэн зэрэг олон давуу тал байгааг нарийн мэрэгжлийн эмчнэр хэлж байна. Бага боловсролын багш бэлтгэх хөтөлбөрийн чанар агуулга нийгмийн эрэлт хэрэгцээ сурагчдын хөгжлийн түвшинд хүрч чадж байна уу? Нөгөө талдаа цалин хөлс ажлын ачаалал, ажиллах орчин нөхцлөөс үүдэлтэйгээр мэрэгжлийн үнэлэмж нь нийгэмд жил ирэх тусам унаж байгаа багангийн багшийн мэрэгжлийг ямар хүмүүс сонгон суралцж байна гэдэг асуулт урган гарч ирнэ. Энэ хэрээр багангийн сургалтын чанартай холбоотой шүүмж эцэг эхчүүдийн дунд элбэг, тэгвэл багангийн багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг шинжилснээр энэ асуудлыг шийдэж болно гэж мэрэгжилтнүүд үзэж байна. Одоо мөрдөгдөж байгаа сургалтын хөтөлбөрөөр багангийн цөм хөтөлбөрийн хүрээнд сурагч 10 хичээл үзэж байгаа. Үүний үндсэн 6 хичээлийг анги даасан багангийн багш нь зааж байгаа. Тэгэхээр нэг багш энэ олон хичээлийг зааж бэлтгэхэд маш их цаг зарцуулах шаардлага үүсэж байна. Ажлын ачаалж тэр хэрээр нэмэгдэж байгаа. Тиймээс шинэ сургалтын хөтөлбөр батлагдвал багангийн нэг багш тухайс нэг шинжлэх ухааны хичээлээр дагнан төрөлжих тогтолцоо нэвтрэх юм байна. Жишээлбэл 1-р ангийн нэг бүлэг нийт 6 ангитай гэж үзвэл багш бүр гүнзгийрс нэг хичээлээ 6 ангид орох байдлаар заана. Ингэснээр тухайн хичээлийн чанар сайжирч суралцагчид очих хүртээмжиж нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа ч. Багангид бол ерөөсөө бид нар тухайн суралцагчийн суур боловсрал нь их хэлэндээ суралцах, нөгөө талаас бол одоо математик тоололт суралцах, бусад шинжлэх ухааны суурийг тавих гэсэн ийм том зорилтол байж байгаа. За тэгээд цаана одоо бас бид нар дээр асуудал болж байгаа нэг зүйл бол байгалийн шинжлэх ухаан, тэрний суурийг зөв тавих асуудал. За ахаад нийгмийн шинжлэх ухаан, энэ чинь суралцагч байлаач тэр суралцагч өөрөө нэг нийгмийн одоо нэг эдис учраас тэр нийгмийн харилцаанд дээр гарч байгаа янз бүрийн өөрчлөлтүүдэд яаж харилцаа хандлага илэрхийлэх үү, яаж тэд нартай одоо дасан зохицох уу гэдэг асуудал айгүй чухал болчиход байна л да. Тэгээд тийм учраас хичээл гэхээс илүүтэйгээр энэ бага боловсролын суралцагчийг яг юунд чиглүүлэх үү гэдэг нь айгүй чухал. Тийм учраас тэн дээрээс тулгуурлаад энэ хичээлийн тоо гэж ярихаасаа илүү энэ багангийн суралцагчийг юунд чадваржуулах уу, ямар чадамжтай хүн бэлтгэх үү гэдэг нь айгүй чухал байна. Нөгөө талдаа ерөнхий боловсролын багангийн сургалтын хөтөлбөрийн чанар агуулга ямар түвшинд байна вэ гэхээс илүүтэй тухайн багангийн багшийн ур чадварын асуудал сөхөгддгөө. Эсэлтээ ерөнхий шалгалтын оноо хамгийн багыг цуглуулсан сурагчид хүссэн ихтэй сургалтад орж чадахгүй учраас багангийн багшаар суралцдаг. Үүнээс үүдэн чанаргүй боловсон хүчин бэлтгэгдэж байна гэх шүүмжлэл их дагуулдаг. Мөн чанаргүй багш бэлтгэх хөтөлбөрт итгэлэг их олгож байна гэх маргаанч үүсдэг. Үүнд холбогдох албан тушаалтан дээр хариултыг өглөө. Тэгэхээр манай сургуулийн ер нь одоо эсэж байгаа оюутнуудын эсдийн дундч бол 600 гарантай байдаг. 490 гэдэг бол бүх Монгол улсын хэмжээнд багш бэлдэж байгаа сургуулиуд тавьж байгаа нь гэсэн. Тэрнээс чинь энэ бол одоо мобис дээр гэдэг юм уу ингэсэн тусгаасан юм зүйл биш. Нөгөө талаараа бас энэ дээр далимдуулаад одоо ярихыг хүсэж байгаа нэг зүйл бол энэ багш тэтгэлгийн тухай асуудал. За энэ багш тэтгэлгийг бол одоо нийгэм даяараа бас анх
жоохон буруу одоо хүлээж ойлгож авсан. Одоо бол жоохон эрэг болж ойлгож эхэлж байна. Энэ тэтгэлэг гэдэг нь юу гэж байгаа гэхээр багш мэрэгчлэр одоо ажиллаж байгаа хүний тоо хангалттай биш. Зарим газар одоо 6% байхад зарим газар 9%, бараг 10% аймагуд байна. Дутагдалд орсон гэсэн үг. Тэгэхээр энэнийг одоо нөх ийм бодлого зорилтоор одоо ажиллаж байгаа багш нараа дэмжих мөн одоо шинээр орж ирж байгаа оюутнуудыг төлбөрийг нь одоо төрөөс тэтгэлэг хэлбэрээр өгөөд эргүүлээд та одоо орон нутагт бол 3 жил, нийслэлд бол 5 жил ажиллаад энэ тэтгэлгийн одоо юу ингээд төлөгднө гэсэн утгатай байхгүй. Энэ чинь бол иргэн төлөгдөж байгаа хэлбэр шүү дээ. Бас ингээд тэтгэлэг хамгаалж явахад голчооно гэж шаарддаг байхгүй. Тэгээ 2.7 гэдэг голчийг бол одоо их муу оноо гэж ойлгож байна л да. Тэгэхээр 2.7 гэдэг бол ойролцоогоор 80-аас 82 оноо байхгүй. Одоо сайн үлгээ шүү дээ. Түншлэн бага ангийн багшийн ажлын ачааллыг нэмэгдүүлж ажилласаа халжрах нэг шалтгаан нь анги дүүргэлд ажлын орчноос гадна нэг ангид суралцж буй сурагчдын ялгаа маш их болчихсон. Жишээлбэл хэл ярианы хөгжил хоцрогдолтой, хэлд хожуу орсон, монгол хэлээр ойлгох чадваргүй, аутизмын эмгэгтэй гэгчлэн нэг ангийн 35 хүүхдийн доор хаяж 5 нь боловсролын тусгай үйлчилгээ авах шаардлагатай сурагчтай болсон. Тиймээс сургалтын хөтөлбөрийн шинжилгээг зайлшгүй хийх нэг шалтгаан нь орчин үеийн суралцагчдын сэтгэхгүй дадал сэтгэлгээнд нийцүүлэх явдал болоод байгаа ажээ. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Хөтөлбөрийн төгсгөл та бүхэн бизнесийн орчин дүрээс онцлог үйл явдлуудыг гэрэл зургаар хүлээн авч үзээрэй. Өнгөрсөн сард Монгол банк 396.1 кг оны ихний өссөн дүнгээр нийт 2.3 тонн үнэт металл худалдан авсан байна. За үүнээс Дархуул аймаг дахь Монгол банкны салбар 89 кг, Баянгор аймаг дахь Монгол банкны салбар 477.3 кг үнэт металл тус худалдан авчээ. За энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 19.7% өссөн үзүүлэлт болж байна. За 2 дугаар сард алт худалдаж авах дундаж нь 576,654 төгрөг байсан байна. Уулуурхаан бүтээгдэхүүний биржээр нийт 619 удаагийн арилжаагаар 27.8 сая тонн уулуурхаан бүтээгдэхүүн арилжлаа. За нийт 7.3 их найд төгрөгийн уулуурхаан бүтээгдэхүүн арилжагдсан нь өмнөх оноос 17.4%-аар уурсан үзүүлэлт юм а. Нийт арилжааны дүнгийн 71.8%-ийг нүүрсний арилжаа, 21.3%-ийг төмрийн хөдөр баяжмлын арилжаа, 5.9%-ийг эцсийн баяжмлын арилжаа, харин үлдсэн 1%-ийг хайлуур жоншны арилжаа тус эзэлж байна. 2025 онд биржийн бус зах зээл нийт 125 үнэт цаас гаргагчийн 405 транш 150 өрийн хэрэгсэл бүртгэгдлээ. Үүнээс төгрөгөөр 2.3 их найд төгрөгийн үнийн дөв бүхийн өрийн хэрэгсэл бүртгэгдэж, боддоор 1.5 их найд төгрөгийг татан доллараар 84 сая америк долларын үнийн дөв бүхийн өрийн хэрэгсэл бүртгэж, 63.9 сая америк долларыг тус татан төлрүүлжээ. Биржийн бус зах зээлийн арилжаа 2021 оны 9-р сард анхны өрийн хэрэгслийг бүртгэж, үйл ажиллагаа эхэлснээс хойш 6.5 их найд төгрөгийн үнийн дөв бүхийн өрийн хэрэгслийг бүртгэж, 5 их найд төгрөгийг татан төлрүүлжээ. За мөн доллараар 262.9 сая америк долларын үнийн дөв бүхийн өрийн хэрэгсэл бүртгэж, 181.4 сая америк долларыг татан төлрүүлсэн байна.